321-р анги. Гай газар доороос. Нуурын талан мөс талан гал ийм хачин зүйл Чүфэний өмнө харагдлаа. Яагаад ийм нуур байдаг вүлээ? Урдаа байгаа нуурыг харсан Чүфэн гүн цочролд орсон юм. Нөгөө хоёр совдаас болж ийм үзэгдэл бий болсон юм. Тэр жил хоёр совд хэдхэн хүн алаад өнгөрөөгүй. Би хүртэл тэднээс болж маш хүнд бэртэл авч одоогийн байдалд хүрсэн. Гэж Азуре Драгон Зендрэн тайлбарллаа. Тийм хүчтэй юм уу? Чүфэн өөрийн эрэхгүй гүнзгий амьсгаа авлаа. Азуре Драгон Зендрэн хүртэл тэр хоёр совдаас болж өгсөн гэхээр ямар хүчрхэг зүйл байгаа бол? Мэдээж маш хүчрхэг. Эхэндээ бид 3 совдыг харсныхаа дараа олон шалгуурыг давж олон эрдэнэс авсан. Гэвч биднийг аимшигтай үхэл хүлээж угааг даанч төсөөлөөгүй. Азар мөсөн совд галт совд хоёр миний авсан совдтай холбоотой болохоор намайг гэмтээснийхэн дараа нууранд орж ийм байдалтай болсон юм. Шулуухан хэлэхэд би чамайг энд бэлтгэл хийлгэмээр байна. Чи энэ гал улам мөсөн нууранд сүнсний хүчээ удирдах сурах юм бол 9 тэнгэрээр дүүлэх лууг сурахад асуудалгүй болно. За, бэлтгэлээ эхэлдэ. Азуре Драгон Зендрэн үгээ хэлж дуусаад эргээд явчихав. Нэг холдоогүй байхдаа эргэж хараад ингэж хэллээ. Чүфэн, энэ бол эцсийн хязгаар шүү. Илүү гүн орж болохгүй. Тэнд миний ч дийлэхгүй зүйл байгаа шүү. Үгээ хэлж дуусаад Азуре Драгон Зендрэн агаарт хөвөн алга боллоо. Чүфэн санууч зандаа хөдлөгдөн гал мөсөн нуурыг тойрон алгасныхаа дараа яагаад эндээс цааш явж болохгүйг ойлгосон юм. Учир нь гал мөсөн нуурын цаана чөтгөрийн эсрэг тэмдэгнүүд гарч ирсэн ба тоо томшгүй их тэмдэгнүүд байсан юм. Тэгэхээр цааш явах тусам илүү хүчрхэг хорон сүнс юм уу? Маш олон хорон сүнснүүд байгаа гэсэн үг. Эзэн хааны бунханч миний хүч үзэх газар биш байна да. Одоо бол 9 тэнгэрээр дүүлэх лугаал сурыг. Эзэн хааны бунханд Чүфэн өөрийгөө ямар өчүүхэн гэдгийг мэдэрч байсан юм. Тэр тусмаа хар яс тэмэлхийн хуйг техник болон Азуре Драгон Зендрэнтэй уулзаж нүдэрээ тэдний хүчийг харж ёр бусын нуурыг харсныхаа дараа л Чүфэн өөрийгөө үнэхээр өчүүхэн нэгэн гэдгийг ухаарсан. Гэхдээ Чүфэний зориг мохоогүй юм. Тэр одоо ч дэндүү балчир байгаа. Бүхнээ дайчилж зүтгэхийн цагт хүчрхэг болох бол цаг хугацааны л асуудал. Тиймээс чи Чүфэн бэлтгэлээ хийхээр гал мөсөн нуур руу дөхлөө. Энэ ёстой хачин юм а. Ойртохоос өмнө Чүфэн хачин манан мэдэрсэн юм. Нэг нь яс янгнуулам хүйтэн, нөгөөх нь хайлуулах шахам халуун. Энэ хоёр зүйл хамтдаа орших ёс хүйч гэлээ энд хамтдаа оршиж байсан юм. Азар Чүфэн тэр хачин мананг эсэргүүцэж чадлаа. Гэхдээ манан түүнд нөлөөлж яагаад ч юм өөрийн хүчрхэг сүнсний хүчээ төвлөрүүлж чадахгүй байлаа. Азуре Драгон Зендрэний хэлсэнчлэн Чүфэн энэ хачин уур амьсгалаас болж сүнсний хүчээ ашиглаж чадахгүй байлаа. Энэ л Азуре Драгон Зендрэний түүнд бэлдсэн бэлтгэл. Гал мөсөн нуурын уур амьсгалд байхдаа сүнсний хүчээ удирдах сурах юм бол 9 тэнгэрээр дүүлэх лууг сурах чадвартай болно. Тэр өдрөөс эхлэн Чүфэн өдөр бүр гал мөсөн нууранд ирж бэлтгэл хийж эхэлсэн ба бэлтгэл нь сарын турш үргэлжилсэн юм. Энэ нь чи 9 тэнгэрээр дүүлэх луу бол түүний хамгийн удаан сурсан техник гэдгийг тод харуулна. Чүфэн ч сарын хугацааг дэмий үрээгүй юм. Бэлтгэл хийж эхлэхдээ тэр сүнсний хүчээ төвлөрүүлж чадахгүй байсан ч аяндаа төвлөрүүлэн удирдах сурсан. Одоо бол тэр сүнсний хүчээ чөлөөтэй удирдах чаддаг болсон. Болчихлоо. Би сурчглаа. Одоо би сүнсний хүчээ хүсснээрээ удирдах чадна. Чүфэн гал мөсөн нуурын гол хэсэгт зогсож байсан ба нэг тал нь яс янгнуулам хүйтэн, нөгөө тал нь шатаж өгмээр халуун байв. Чүфэн өөрийгөө үүслийн энергиэр бүрхэн нүдэнд үл харагдах бүрхөвч хийж бие халуун хүйтэн агаараас хамгаалж байлаа. Гэнэт Чүфэний сүнсний хүч давлгаа мэт тархан гал мөсөн нуурын гүнийг шалгахаар давлгаалав.
Сүнсний хүчээ амжилттай удирдах сурсныхаа дараа тэр 9 тэнгэрээр дүүлэх луг сурах гэж яарсангүй. Харин гал мөсөн нуурын гүнд байх 2 сувдыг судлахыг хүссэн юм. Чүфэний сүнсний хүч гал мөсөн нуурын бүрхөвчийг нэвтлэн гүн рүү шумпсаар байлаа. Сүнсний хүч нь нуурын гүн рүү явах тусам хуйтан халуун энерги улмал хурц болсоор байв. Мошо гэнэт Чүфэн нүдээ нээн өөрийн ирэхгүй чичэрлээ. Түүний нүдэнд айдас төгшүүр тодорсон юм. Түүний сүнсний хүч нуурын гүнд хүрэх үед 2 амьдрал оршиж байгааг мэдэрсэн. Тэр 2 мянган жилийн турш гүн нойрсон ба түүний сүнсний хүчийг мэдэрсэн даруйдаас сэрчгсэн. Бум! Яг энэ үед хүчтэй дэлбэрэлт болж асар их энерги тэнгэрт туллаа. Хүчтэй энергийн тесрэлтээс болж Чүфэн дээш шидэгдлээ. Үүнтэй зэрэгцэн мөсний хэлтэрхий болон галын дөлнүүд хаа сайгүй тархав. Мянган жил амгалан байсан гал мөсөн нуур сэрсэн юм. Новшгич би залруулж болохгүй алдаа гаргачих шиг боллоо. Яг энэ үед Чүфэн юу хийснээ ойлгосон юм. Тэр үед 2 сувд үхээгүй, харин нуурын гүнд нойрсож байхад нь Чүфэн тэднийг сэрээчгсэн. 2 сувдаас болж тоо томшгүй олон тулааны маструуд үхснээс гадна Азуре дракон Зенрэн хүртэл үхснийг Чүфэн сайн мэднэ. Тэр агаар дээр тэнцвэрээ олоод хаант тэнгэр техникийн Азуре дракон Зенрэний зүг нэслээ. Бум! Түүнийг холдож жамжихаас өмнө ахин нэг хүчтэй тесрэлт араас нь гарч асар хуйтан, асар халуун 2 энерги хослон нуурын гүнээс гарч ирэв. Хоош эргэж харах үед Чүфэний хүүхэн хараа нь агшиж маш их айдас давтсан юм. Цэнхэр улаан 2 сувд чөтгөрийн 2 нүд мэт түүнийг чиглэн асар хурдтай нисэн ирлээ. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 322 дугаар анги. Өгсөн ч хамтдаа. Чүфэн, хурдал, би биеийг чинь удирдах зүхтий. Үгүй бол чиний хурдаар бид зүхтаж чадахгүй. Гэж Эги байдал бэлтсэнийг мэдэн хашгирлаа. Дэндүү оройтсон. Гэвч 2 сувд нүд ирмхийн зур нүднийх нь өмнө ирэхийг харсан Чүфэний царай үнс мэт цайлаа. Эги түүний биеийг удирдсан ч эндээс зүхтаж чадахгүй. Бум! Яг энэ үед 2 сувд Чүфэний биетэй мөргөлдөн түүнийг газар унгаах үед онцгой материалаар хийгдсэн шал хүртэл цөмрөв. Навшгич, энэ 2 миний биеийг эзэмдэхийг оролдож байна. 2 сувд үнэхээр амтай байсан юм. Дахианы өндөг шиг хэмжээтэй 2 сувд Чүфэний үүслийн энергин бүрхүүлийг цоо хатхан орж Чүфэний биед шингэв. Яг энэ мөчөд 2 сувд Чүфэний бие дотор Дантианын чиглэн нисэж байсан юм. Чүфэн тэр 2 амьд биет биеийн эзэмдэхийг оролдож байгааг мэдэрч байлаа. 2 сувд Чүфэнийг алах гэж биш, харин биеийн эзэмдэхийг хүсэж байсан юм. 2 сувд дэндүү хүчрэхэг аимшигтай байлаа. Нэг нь юугч хормын дотор хөлдөөхөр, нөгөөх нь юугч хормын дотор үнс болгохоор. Амьтай 2 биет яг юу гэдг нь мэддэхгүй ч 9 бусын хүчрэхэг байсан юм. Тэдний өмнө зогсох Чүфэн хумхын тоосны ч чинээ биш байв. Дантианын эзэмдэх гэж оролдох тэдний эсрэг Чүфэн яаж чадахгүй байлаа. Гэнэт Чүфэний Дантиан дотор байсан аврах том 8 цахилгаан аратан нойрносоо сэрэх үед энэ ертөнцид оршдгүй аимшигт авраа ялгарч 2 сувдыг бүрхэв. Аимшигт авраа тэр 2-ыг бүрхэх үед 2 сувд ямар нэг зүйлээс айсан мэт Чүфэний Дантианаас хар хурдаараа зугтан гарсан ч биеэс нь гараагүй юм. Халуун хуйтан Чүфэний биеэр тархан тэсхийн аргагүй болгосон юм. Энэ үед Чүфэний судсаар гүйх цус буцалж байгаа мэт мэдрэгдэхийн зэрэгцээ цусанд нь шингэсэн алтан цахилгаан 2 сувдны хүчийг эсэргүүцэн тэмцэж байлаа. 2 сувдны эсрэг тэмцэх тусам Чүфэн маш их тамлалыг мэдэрч байсан юм. Зүрхэн зүсэгдэж уушгин задрах шиг болж тэр газарт хэвтэн өнхөрч эхэллээ. Өвчнөө тэсэлгүй Чүфэн ахин дахин биеэрээ газар дэвслэн өнхөрч байв. Чүфэн, юу болсон бэ?
Яг энэ үед хоёр үзэгсэлэнтэй охид гүн ирлээ. Тэд бол Сороо, Сумэй хоёр. Тэд хоолунд барин ирж байсан юм. Шүүфэн энд бэлтгэл хийж эхэлснээс хойш эгчдүү хоёр өдөр бүр түүнд хоол авч ирдэг болсон. Гэвч энэ удаа тэд Шүүфэнийг хараад өнхөлцөх нь хагарах шахаад барьж явсан хоолнуудаа унгаад Шүүфэний зүг гуйлээ. Бяцхан Роу, бяцхан Мэй, битгий орд, зүгт. Тэр хоёрын ирж байгааг харсан Шүүфэн чангаар хашгирлаа. Энэ хоёр совд яагаад түүний биеийг эзэмдэх гээд байгааг тэр мэдэхгүй ч гэлээ. Ямар нэг шалтгаан байгаа гэдэгт итгэлтэй байсан юм. Одоо тэр хоёр Шүүфэний биеийг эзэмдэж чадахгүй байгаа юм чинь гарцаагүй өөр хүний биеийг эзэмдэх гэж оролдоно. Сороо, Сумэй хоёр ийшээ ирэх юм бол үхэл дээл ойртож байна гэсэн үг. Сороо, Сумэй хоёрын хоолойг сонссны дараа гал мөс хоёр совд Шүүфэний биеэс гарan тэдний зүг нэслээ. Тэдний хурд дэндүү хурдан байсан болохоор улаан цэнхэр хоёр гэрэл жервсхийн Сороо, Сумэй хоёрын биед орох үед тэд ухаан балартан газар тунсан юм. Бяцхан Роу, бяцхан Мэй. Сороо, Сумэй хоёрыг газар тунаад өвдөлтөндөө хашгирч эхлэхийг сонссон Шүүфэн өөрийнхөө шархыг тоолгүй хар хурдаараа тэдний зүг гуйлээ. Бяцхан Роу, бяцхан Мэй. Сороо, Сумэй хоёрын цонхисэн царайг харсан Шүүфэн маш ихээр сандарч хамран шархирч нүдэнд нь нулимс цээлгэнэж эхэлсэн юм. Сороогийн цасан цагаан арьс нь цэнхэр өнгөтэй болсноос гадна арьс нь цантаж хүйтэн агаар тараасаар байв. Цаанч тархсаар Сороогийн биеийг тэр чигт нь хөлдөөж өглөө. Сумэйн цасан цагаан арьс нь галуулан өнгөтэй болж биеэс нь халуун агаар давлгаалan тархаж байлаа. Тэр хоёрын царай өвдөлтөндөө шаналж байсан юм. Хайртай хоёр охиноо ингэж тамлагдахыг харсан Шүүфэний сэтгэл яаж өвдөхгүй байх вүлээ дээ. Тэгэд Шүүфэн чангаар хашгирлаа. Эги, хурдан арга болоод өгөөч. Тэднийг яаж аврах вэ? Хурдан туслаарай. Сандарсан Шүүфэнтэй харьцуулахад Эги хамаагүй тайван байв. Тэгэд гашуудсан хоолоогоор Шүүфэнд ингэж хэллээ. Тэднийг аврах арга байхгүй. Энэ хоёр совд дэндүү хүчтэй болохоор чи тэднийг лацдаж чадахгүй. Тэд Сороо, Сумэйгийн биеийг эзэмдэж өөрсдөө амьдрахыг хүсэж байна. Шүүфэн хурдан зүгт. Одоо тэдний оюун ухаан үхлийн ирмэг дээр байгаа. Удахгүй тэд эсэргүүцэж чадхаа болно. Тэр үед хоёр совд тэдний биеийг бүрэн эзэмдэж Сороо, Сумэй хоёр үхнэ. Тэгснээр хоёр совд тэдний биеийг өдөрдөн чамайг ална. Үгүй, би зүгтэж чадахгүй. Би яаж тэднийг орхих юм бэ? Гэвч Шүүфэн зүгтаагүйгээс гадна хоёр гараа дэлгэн Сороо, Сумэй хоёрыг чанга гэгчин тэвэрлээ. Энэ үед нэг талаас нь яс янгинуулам хүйтэн агаар, нөгөө талаас нь тэсхийн аргагүй халуун агаар мэдрэгдэж байв. Алин ч тэсгэд хэцүү байсан ба аль нь ч Шүүфэнийг алах чадaltaй байсан юм. Гэсэн ч Шүүфэн тэднийг тавилгүй улам чангаар тэвэрв. Түүний бие махбодын өвдөлт, сэтгэл зүрхнийх нь өвдөлтийн хажууд юу ч биш байсан юм. Шүүфэн. Яг энэ үед Сороо ам нээлээ. Түүний цантсан уруул нь шийдэмгийг игчин ингэж хэлсэн юм. Хурдан зүгт миний биеийг аимшигтай зүйл эзэмдэж байгааг би мэдэрч байна. Би энэ зүйл чамайг гэмтээхвэ гэхээс айж байна. Шүүфэн, би галд шатаж байгаа юм шиг мэдрэгдэж байна. Гал миний дантиянд орчихсон биеийг бүрхэж эхэлж байна. Шүүфэн, хурдан намайг тавь. Надаас хол байхгүй бол чамайг гэмтээж мэднэ. Сумэйч бас сулхан хоолоогоор арай ядан хэллээ. Үгүй, би явахгүй. Үгсэн ч би та хоёртой хамт өхнө. Шүүфэн маш шийдэмгий байсан юм. Зүүн талынх нь ховцос үнс болтлоо шатаж, арьс нь шатаж, баруун тал нь тэр чигтээ хөлдөж, яс нь хүртэл мөстөж байхад Шүүфэн тэр хоёрыг огтхонч харамсах сэтгэлгүй улам чанга тэвэрсээр байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.